ертөнцийн эзэн надад хайр ивэлэн үзүүлж Есүсийн тухай гайхамшигт үннийг тунхаглагч болгосон. Есүс Христ хүнд ямагт сайн сайхныг өгдөг учраас би түүний тухай үргэлж урам зоригтой ярьж ямар ч далдын залмигтэй санаа өвөрлөлгүй зүтгэн түүний тухай гайхамшигт үннийг өчүүхэн ч өөрчлөхгүй бусдад дамжуулдаг. Ийхүү би хүмүүст Иесус Христийн тухай чин үнийг ярихдаа олны сэтгэл нийтдээ шударга зам байдал гаргаж хийсэн үгээ гарцаагүй үнэн болохыг харуулдаг. ертөнцийн эзэн өөрөө миний зам байдлыг үргэлж хянаж шалгаж буйг би мэднэ. Гэвч миний тунхагладаг гайхамшигт үнэн одоо болтол зарим нь хүнд ойлгомжгүй ажээ. Энэ нь зөвхөн мөнхийн зовлонд орох хүмүүс болно. Адгийн муу ёрын сүнс ертөнцийн эзнийг үл ойш огч хүн төрлөختнийг одоохондоо хаанчлан захирч байна. Есүсийг үл ойш огч мөнхийн зовлонд орвол зохих хүмүүс ертөнцийн эзэнтэй нэгдмэл жавхлантай сайхан Есүс Христийн тухай гайхамшигт үнэн нь хүний сэтгэлийг хэр зэрэг их гэрэлтэй болгодгийг мэдэхгүй. Адгийн муу ёрын сүнс тэдэнд энэ тухай ойлгуулахгүй тулд бүх чадлаараа саад тавьдаг. Би хизээч өөрөөрөө сайрхдаггүй бөгөөд Есүс Христ бол бүхний захирагч, их эзэн мөн гэдгийг л шууд хэлдэг. Би Есүсийн төлөө зүтгэж түүний тухай тунхаглан та нарын үнэнч зарц мэт үйлчилж байна. Учир нь энэ ертөнцийг бүтээхдээ түүнэр харанхуйн дунд анхны гэрлийг бий болгосон ертөнцийн эзэн миний таг харанхуй сэтгэл санааг бас гэрэлтүүлж Есүс Христийн тухай гайхамшигт үннийг ойлгож хүлээн зөвшөөрөх чадвар өгсөн. Иймээс би Есүс Христийн өгсөн ертөнцийн эзний тэрхүү хүч чадал хэр зэрэг гайхамшигтай сайхан болохыг мэднэ. Есүсийн тухай гайхамшигт үннийг ойлгож мэдэх нь үлэмжийн үнэт ертөнцийг олох мэт бөгөөд үлгэрлвээс миний бие тэрхүү үнэт ертөнцийг агуулсан хэвэрхэн шавар ваар мэт юм. Иймээс би зөвхөн ертөнцийн эзний гайхамшигт эрх чадлыг бусдад харуулдаг. Хүмүүс намайг хичнээн хавчвч би арга мухардсан гэж боддоггүй. Бэрхшээлтэй үед шийдвэр гаргах хэцүү боловч би зөв шийдэж чадна. Олон хүн намайг хавчвч ертөнцийн эзэн үргэлж миний хамт байна. Хүмүүс намайг өгтөл зодовч ертөнцийн эзэн авардаг. Есүсийн өгсөн мөнхийн амьдралыг бүх хүнд ойлгуулахын тулд би хичээн зүтгэж альва хавчлага, зовлонг, түүний адил туулж үхлийн анхлын ирмэг дээгүүр явдаг. Ийхүү амь насаа өрсөн явхад минь та нар Есүсийн тухай мэдэж түүнээс шинэ амьдрал олж авдаг учраас үнэндээ талаар зовсонгүй. Эрт дээр үед нэг хүн би ертөнцийн эзэнд бат итгэдэг учраас энэ тухайгаа бусдад илчлэх болсон гэж хэлснийг ертөнцийн эзний сургаал тэмдэглэсэн бэ. Би бас л тэр хүний адил ертөнцийн эзэнд итгэсэн учраас Есүсийн тухай хүмүүст ярьдаг болсон. Би бусдын гарт ам өргөдөвч алагдсан Есүсийг дахин амьлуулсан ертөнцийн эзэм хожим намайг бас амьлуулж та нарын хамт Есүстэй нэгдүүлэн мөнхийн амь нас өгнө гэдгийг мэдэх учраас түүний тухай зоригтой ярьж байна. Цаашид улам олон хүн ертөнцийн эзний хайрыг ойлгож Есүст итгэж гэмт амьдралаа цагаатгуулж ертөнцийн эзнийг талархан хүндэтгэхийг би хүсдэг. Ийхүү та нарын төлөө би түүний тухай тунхаглаж хавчлага зовлонг эдэлж явна. Миний амь нас өргөдөвч ертөнцийн эзэн дахин амьдруулж үрдийн жаргал өгөхийг мэдэх учраас би урам зориг ордог. Миний би хичнээн их туйлдвч өдөр бүр ертөнцийн эзний ариун сүнс сэтгэл санааг минь урамшуулан тэтгэж Есүст улам бат итгүүлж шинэ хүч чадал өгч байдаг. Миний шантарч туйлддаггүй учир бол цаг зуурын энэ зовлонг өнгөрөхөд хожим мөнхийн жаргалтай хосгүй сайхан амьдралд орохоо мэддэггийнх юм. Хүмүүс одоогийн амьдралаа илэрхий харж ойлгодог боловч энэ бүхэн төр зөөрийн бөгөөд хүний амь нас байтугай хорвоо дэлхийч мөнхийн юм биш. Харин ертөнцийн эзний ёр бусын байдал хүмүүст үл үзэгдэвч үрдийн юм мөн. Иймээс миний одоогийн эдэлж би хавчлага зовлон чухал юм биш. Харин ертөнцийн эзний мөнхийн амьдрал надад онцгой чухал юм.